цагдаагийн байгууллагууд бүртгэгдэн шалгаж байгаа гэмт хэргийг дийлэх хувийг заллим эхлэх гэмт хэрэг эзэж байгаа бөгөөд улсын хэмжээнд 2022 оны 5 дугаар сарын байдлаар 5523 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан байна. Сангийн хэмжээнд энэ оны 5 дугаар сарын байдлаар нийт 26 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан тоо үзүүлэлттэй байна. За заллах төрлийн гэмт хэргээс хүссэн сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын зүгээс жил бүр үе шаттай ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд 2022 оны 6 сарын 13-наас 6 сарын 27-ны өдрүүдэд заллах төрлийн гэмтрээс хүссэн сэргийлэх нөлөөллийн ажил арга хэмжээг цахим гэмтрээ зохион өгүүлж байна. Иргэд олон нийтэд мэдээлэл түгэн ажиллаж байна. Цагийн нөхцөл байдалтай холбоотойгоор ерөнхий улс төрийн сургуулийн сурагчид эсэлтийн ерөнхий шалгалт өгч Улаанбаатар хот руу ихтэй сургууль эсгээр эссэн сурвалцгаар Улаанбаатар хотыг зорих, Улаанбаатар хотод байр орон сууц түрээслэхтэй холбоотой залливчид тухайн хэрэгцээг ашиглан бусдыг орон сууц түрээслэх нэрийдлээд заллим эхлэх гэмтрийг ихээр үлдэж байгаа тул иргэд хөдөлмөрч та бүхэн Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутг руу явж тухайн газраа орон сууц худалдаа авах, байр орон сууц түрээслэхдээ тухайн орон сууц эзэмшигчдийн өөрийн мөн гэдгийг нотолсон гэрчлэгээ баримт бичиг сайдаар шалгах, мөн байр орон сууц түрээслэхдээ Нотротын байгууллагаар хууль ёсны зөвлөгөө авсан үндсэн дээр түрээсийн гэрээг байгуулж байхыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн мөнгөний энх хэрэгцээнд тулгуурлан бусдын энгийн иргэдийг халамжийн ямар нэгэн тэтгэл тэтгэмжийн үйлчлэгэнд хамруулах, гөрөлд оруулах нэрээр бусдаас их хэмжээний мөнгө тавьж авч байгаа гэмтэрийг цагдаагийн байгууллагад нэвтрүүлж шалгаж байгаа тул та бүхэн бусдын хуурамч үг үйлдэлгүй итгэж бусдад мөнгө төгрөгөөр залгуулах байхыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.